цаг дээр 5 цаг. 7 цагийн биш 7 минутын бичлэгийн зай шүү дээ. Явч. За сайн байцгаана уу. Орой минь баг учимын дүргийа гэдэг Хэрэгтэй юм буу халъя. өнөөдөр бас нэг шинэ ач тустай сэдвээр лайв хийнэ. Би нэг дунджаар нэг 7 хоногтой нэг 2 лайв хийгээд байгаа. Тэгээ голдуу одоо манай иргэдийн дунд маш их түгээмлэр тохиолдоод байгаа өвчнүүдийг юу яаж сэдв болгож ингэж ярьж байгаа. Тэгэхээр өмнөх лайвуудаар бол элэгний өвчнүүдээр нэлээд ярьлаа. Ходоодны зарим өвчнүүдээр ярьлаа. Хамгийн сүүлийн лайв дээр бол юусоо улаан хоолой сөөргөө гэдэг өвчний талаар ярьсан. Тэгэхээр зэрэг одоо өнөөдөр бол бид нар нойр улчирхайн одоо өргөслийн одоо шалтгаан ер нь нойр улчирхайнд юу сайн юу муу гэдгийг яаж уншилж яаж эмчилдэг оншилгоо эмчилгээний хүндрэл нь юу юм гэдэг ийм энгийн хүн ойлгочхоор хэмжээнд бас ярих гэж бодож байна. Ягаад гэвэл над дээр нойр улчирхайны өргөсөлттэй хүмүүс маш их ирдэг л дээ. Тэгээ оншилгоо нь маш одоо амаргүй байдаг. Ягаад гэвэл нойр улчирхайны оншилгоо бол маш тийм төгс биш ийм оншилгоо явагддаг л да. Тэгэхээр зөв ороод ирсэн улсууд маань цааш нь шеэрлээд өгөөрэй. Тэгээ нэг тодорхой тоонд хүрээд нэг минутын дараа ч юм уу энэ сэдвэрээ ярих гэж бодож байна. Ороод ирсэн хүмүүс маань шеэрлэх юм бол маш олон хүн ингээд зэрэг үзчихдэг. Тэгэх юм бол бид бүхэн одоо энэ хэрэгтэй хэрэггүй ховж болсон хүнд хэрэггүй юм шеэрлж байхаар одоо энэ хүнд хэрэгтэй юмыг ярьж тэрийгэ шеэрлдэг байя гэсэн ийм бодолтой байна. Тиймээс цааш нь сайн түгээгээд өгөөрэй. Яагаад гэвэл нойр улчирхайн өрсөл бол Монгол хүнд бол маш түгээмэл юм өвчин байгаа. Тийм учраас энэ нойр улчирхайн өрсөлд ер нь юу сайн байдгийг, юу нь тааруу байдгийг тэрийг нэг тавчхан ярий. Оншилгоо эмчилгээний арга нь юу байна гэдэг тийм ээ. Сайн эмчигнэ. Сайн байцгаана уу. За нэлээд олон хүн ороод ирсэн байна. Цааш нь шеэрлээд өгөөрэй. За бүгдөө энэ нойр улчирхайн сэдвэр ярихад болж гин үү өнөөдөр? Ямар хөө санагдаж байна? За болохоор байна гинэ тэгээд. Сайн байна уу гинэ эмчээ. За сайн байна уу. За ингээд лайва эхлэе гэж бодож байна. Нойр улчирхай гэдэг ерөөсөө булчирхайг энэ ер нь хүн төрлөختөн ач холбогдлыг мэдэхгүй маш олон жил явсан байдаг. Яагад гэвэл ерөөсөө нойр улчирхай маань өөрөө их жижиг хэрэгтэй л дээ нэг ийм жоохоо л иймэрхүү юм байж байгаа шүү дээ одоо үндсэндээ. Тэгэхээр зэрэг энэ эрхтнийг бол ач холбогдлыг нь мэдэхгүй ямар учиртайг нь мэдэхгүй ингээд явсан. Тэгээд яг шинжлэх ухаан хөгжсөөр байгаад энэ нойр улчирхай гэдэг эрхтэнгүүгээр бол хүн амьдрч чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Яагаад амьдрч чаддгүй юм бэ гэхээр зэрэг хоёр том шалтгаан байдаг. Нэг нь бол одоо энэ нойр улчирхай маань бол хүний идэж ууж байгаа бүх хоол ундыг шингээж өгдөг. Хоол боловсруулах одоо хамгийн чухал эрхтэнгүүдийн нэг юм байна гэдэг их сүлд олж мэдсэн. За нөгөөх нь болохоор зэрэг энэ нойр улчирхай чинь өөрөө бас дотоод шүүрлийн булчирхай юм байна. Тэгээ энэ дотоод шүүрлийн булчирхай учраас хүний биеийн бодисын солилцоог зохицуулахад юугаарч сольшгүй одоо тийм ач холбогдолтой эрхтэй юм байна гэдгийг ихээхэн сүүлд одоо ойлгосон байт юм аа. Тэгээд ер нь бол дээр үед ингээд хүний бас биеийн анатомиг судалдаг байсан. Тэгээд дэлүү гэдэг их чухал эрхтэй юм байна. Яг бол дэлүү харахад бол тод маш том эрхтэн. Тэгээд дээр нь болохоор дэлүү маань өөрөө харахад хүртэл ийм тод улаан өнгөтэй яг элэг шиг ийм хэлбэртэй учраас хүмүүсүүд дэлүүг одоо их чухал эрхтэн гэж үздэг байсан. Гэтэл нойр улчирхай их жижигхэн учраас тэрийг их чухал эрхтэн гэж юусоо боддоггүй байж л дээ. Тэгээд ингээд сүүлд нь ингээд ангаах ухаан хөгжөөд эхэлсэн чинь хүмүүс дэлүүний янз бүрийн одоо гэмтэлд ороод дэлүүний бяцралд ороод дэлүүгээ ахуулах шаардлага зөндөө гардаг байсан. Тэгээд насанд хүрсэн хүн бол дэлүүгээ ахуулсан ч гэсэн амьдрал ямар ч асуудалгүй яваад байна.
А гэтэл нойр улчирхайг ингээд аваад хайчихаар хүн шууд газар дээр өгдөг. Тийм ээ? Ямар ч боломжгүй. Нойр улчирхайг хүн амьдарч чадахгүй. Тийм учраас бол асар чухал эрхтэн. Дээр нь нойр улчирхай гэдэг бол хос эрхтэн биш шүү дээ. Ганцхан л байдаг хүнд. Олон байхгүй. Тэгвэл бөөр бол ингээд нэгийг аваад хайчихаар нөгөөх нь ингээд томроод одоо хүний бөөрийн үйл ажиллагааг ингээд нөхөд өгдөг ийм давуу талтай. Уушигч гэсэн нэгийг аваад хайчихаар нөгөө уушгаар амьдраад идэг ийм давуу талтай. А гэтэл нойр улчирхай бол цар ганц. Үүнийг орлуулах боломж байхгүй. Тийм учраас энэ нойр улчирхай гэдэг ямиг сайн гүнзгий ойлгох хэрэгтэй юм байна. Цаашдаа гамнаж хайрлах хэрэгтэй юм байна. Нойр улчирхайгаа алдчих юм бол хүн үхдэг. Одоо нойр улчирхай хор тавдар бол хамгийн аюултай хүний хүнд байд тохиолддог хамгийн аюултай хор тавдруудын нэг юм шүү дээ. Та бүхэн мэдж байгаах нөгөө алдарт Apple компани одоо үүсгэн байгуулагч эзэн Стив Джобс гэдэг хүн маань үндсэндээ нойр улчирхайгаа хор тавдраар тэгээд бурхан болсон. Тэгээд цэл залуугаараа бурхан болсон. Эртний шилжүүлээр нойр улчирхайг шилжүүлэн суулгаад хүртэл тусыг эс олсон. Ийм л айхтар одоо өвчин шүү дээ. Тэгэхээр одоо бүгдөө энэ нойр улчирхайгаа хэрхэн гамнах ёстой юм? Нойр улчирхайд юу аюултай байдгийг, нойр улчирхайг юу гэмтээдгийг гэдгийг л ер нь мэдчихмаар л юм байлээ. Тийм учраас энийг сайн одоо үзэж байгаа хүмүүс маань түгээгээд өгөөрэй. Энэ манай Монгол улсад бол нойр улчирхай өрөөсөд бол асар одоо өргөн одоо тохиолддог ийм өвчин шүү дээ. За тэгээ одоо бүгдөө энэ нойр улчирхайг юу гэмтээдэг вэ гэдэг юм руу оръё. Ерөөсө цөөхөн хэдийн юм байдаг. Нойр улчирхайг маш их гэмтээдэг. За хамгийн их түгээмэл нь бол энэ цөсний өвчин. Цөсний чулуу, цөсний өтгөрөл, цөсний зогсонгошил, цөсний сувгийн бөглөрөл энэ бүхэн болвол нойр улчирхайг одоо гэмтээдэг маш том шалтгаан гэж үздэг юм. Тэгэхээр яагаад ингээд цөсний өвчин нойр улчирхайтай ингээд холбогдоод идэм бэ гэж та нар гайхчихж магадгүй. Би энэ дээр бас тавчхан та бүхэнд бас ойлголт өгье гэж бодлоо л да. Одоо шиг нөгөө нэг самбар маань одоо энэ байж байна, тийм ээ. За энэ самбар дээр бүгдээрээ ингээд ярина. За. Яагаад цөсний өвчин нойр улчирхайтай тийм холбоотой юм бэ гэдгийг ер нь тавчхан тайлбарлаж ганцхан зургаар тайлбарлаж гэж бодож байна, тийм ээ. За ингээд илэг маань байж байна. За одоо ингээд жишээлбэл биш одоо зурганда их муу. За ингээд ийм нойр улчирхай гэдэг ийм улчирхай байж байна, тийм ээ. За тэгээд энэ нойр улчирхайн дотор энэ сувг явж идэг. Энэ сувг маань ингээд явж байгаад ингээд орж ирдэг. За энэ цөс бол элгэн дотор үйлдвэрлэгддэг гэж шүү дээ, нийлэгддэг гэж. Цөсөн дотор элгэн дотор ингээд цөс үйлдвэрлэгдээд, тийм ээ. За ингээд энэ цөсний ингээд хүүдий байлаа гэж бодъё, тийм ээ. За тэгэнгүүт цөсний ингээд ерөнхий сувг гэдэг юм ингээд за тэгээд энэ чинь бүр юуны хавьд орон зайны хавьд дэндүү хол болчихлоо л доо. Их ойрхон юм л да энэ цөс нойр улчирхай хоёр бол. За их жоохон одоо юм муул зурдаг хүн дээ одоо. За ингээд энийг за нойр улчирхай гэж бодчих. Энэ дотор нойр улчирхайны сувг байгаа. Энэ нойр улчирхайн дотор хоолыг боловсруулдаг маш нарийн олон хоолыг боловсруулдаг маш олон ферментүүд энд үйлдвэрлэгдээд энэ гуурс руу орж ирдэг. Энэ гуурс руу орж ирээд за энэ гуурснаас бас ийм гуурс гарч ирнэ. За тэгээд цөсний сувгны гуурс хоёр энэ хоёр нийлнэ. Нийлээд энэ хоёр маань 12 хуруу гэдс гэдэг ийм гэдс рүү орж явна гэсэн үг. Энэ одоо хоол боловсруулах одоо голоо ходоодны дараа үргэлжилж орж ирдэг гэж шүү дээ, тийм ээ. За тэгэхээр зэрэг 12 хуруу гэдс рүү орж ирээд энэ дотор орж ирж байгаа хоолнуудыг одоо задлах үйл ажлыг бол энэ нойр улчирхай цөсний хүүдийн дотор байгаа цөсний хүчил энэ төр хоёр нийлж байгаад ингээд хоолыг боловсруулдаг байна. Тэгэхээр зэрэг энэ хоёр дундаа ийм бас нэг сувгтай аваад энэ дундаа ийм нэгдсэн сувгтай. Тэгэхээр зэрэг юу болдог вэ гэхээр зэрэг цөсний зарим өвчнүүд энэ нойр улчирхай өвчин болоо бас уялдаа холбоотой болцдог. Учир нь бол эндээ байдаг. Энэ хоёр дундаа нэг сувг байдаг. Тийм учраас
Хэрвээ цусны өвчин жишээлбэл цусны чулууч байдаг юм уу? Эсвэл цусны архаг өрөвсөлж юм уу? Эсвэл цусны халдвар тохиолдох юм бол энэ сувгаараа дамжаад энэ нойр булчирханд их муугар нөлөөлдөг. Тэгээ нойр булчирханд муугар нөлөөлөд энэ нойр булчирхайн өрөвслийг бас үүсгэж идэг л та. Тэгэхээр энэ цусны өвчин энэ хоёрыг зэрэг сайн эмчлэхгүй бол ганцхан аль нэг нь эмчлээд бас үр дүн өгдөггүй тал байдаг. Жишээлх юм бол цусны чулуунаас болоод цусны гүйдэл сувг энэ төр бөглөрч өрөвсөх юм бол энээс болоод бас нойр булчирхай өрөвсдөг юм учиртай. За дараа нь нойр булчирхайг айхтар гэмтээдэг нэг зүйл бол одоо арх байж байгаа. Арх бол ерөөсөө манай монголчуудын энэ нойр булчирхай өрөвслийн хамгийн том шалтгаан гэж ойлгож болно. Амт шүүлдэ нойр архийг маш их урт хугацаагаар уугаад эхлэхээр зэрэг нойр булчирхайны үйл ажиллагаа муудаад тухайн хүний хоолны шингэцэн муудаад эхэлдэг. Тухайн хүн одоо хоолыг шингээж чадхаа болоод нойр булчирхайгаа өвдөлт өгөөд өрөвсөд эхэлдэг. Тэр битгий бол нойр булчирхай гэмтээд эхлэхээр зэрэг арх удаг улсуудад бас их тохиолддог юу гэхээр сахарын өвчин байдаг. Яг нь нойр булчирхайн дотор сахарын өвчнийг одоо дарангуулж байдаг инсулин гэдэг уургийг нийлэгжүүлдэг шүү дээ. Тэгэхээр нойр булчирхай байнга өрөвсөд байх юм бол тэр инсулинээ инсулинээ үйлдвэрлэж чадхаа болоод тэгээд энэ арх удаг улсуудад сахарын өвчин үүсгэх нь их элбэг болоод эхэлдэг л дээ. Тэгэхээр зарим улсууд их гайхдаг гэж магадгүй. Энэ яагаад арх удаг хүмүүсд сахарын өвчин ингээд маш их түгээмэл байгаад идэх юм бэ гэд гайхчихж магадгүй. Шалтгаан нь тэр юм байна. Арх нь өөрөө нойр булчирхай гэмтээдэг. Нойр булчирхай гэмтэхлээр инсулиныг ялгаруулж чадхаа болоод сахарын өвчин үүсчихэд байдаг. Тэгээ энэ архаг их арх удаг улсуудад бол сахарын өвчин их элбэг байдаг нь тийм учиртай юм аа. За дараагийн бас нэг нойр булчирхайны гэмтдэг шалтгаан энэ хүмүүсүүд маань ороод ирсэн байна. Цааш нь нэлээд түгээгээд өгөөрэй. Их чухал сэдвээр ярьж байгаа. Нойр булчирхай энд нойр булчирхайг юу гэмтээдгийг, юу сайн байдгийг гэдгийг ярих гэж байна. За тэгээд оншилгоо нь яаж онцлогддгийг гэх мэтчлэн сэдвээр ярьж байгаа учраас одоо сайн түгээгээд өгөөрэй. Шеэрлээд. За дараагийн бас нэг том шалтгаан бол гэмтэл байдаг. Нойр булчирхай нь өөрөө бас их тийм гулжгансан булчирхайлаг ийм эрхтэн шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ гадны янз бүрийн гэмтэлд бол бяцрал явагддаг. Бяцрлаасаа болоод тэндээ гэмтэл явагдаад тэгээд нойр булчирхай сувг нь өрөвсдөг ч юм уу шалтгаанаар болоод тэндээ тийм уйлан хайлаг юм үүсээд нойр булчирхай маш их юм шингэн ялгаруулдаг хэрэгтэй. Тэгээд тэндээ ямар нэгэн өрөвсөл явагдах юм бол тэнд нь нөгөө нэг ялгарх гэжсэн шингэн маань боогдоод тэнд нь хуурамч уйланхай гэж юм өрөвсөл үүсгдэг л дээ. Тэгэхээр зөв уйланхай биш ялгарх ёстой шингэн нь ялгарч чадаагүйгээс болоод шингэн хоримтлагдаад харахад уйланхай шиг эхо дээр бол яг уйланхай шиг харагддаг боловч үнэндээ бол уйланхай биш юм а гэж ойлгох хэрэгтэй. За дараа нь маш нэг түгээмэл шалтгаан бол ямар нэгэн ханиад том халдвар авсны дараа тэр ханиадны вирус нь ч байд юм уу тэр одоо томооны вирус ч байд юм уу тэр вирусууд нь бол нойр булчирхай гэмтээждэг. Одоо жишээлбэл элэгний архаг вируст гепатит гэж байдаг тийм үү? Элгийг гэмтээдэг. Яг түүн шиг зарим ханиад бол хүний биед ханиад мэт ороод нойр булчирхай гэмтээчэд явагддаг. За үүний маш нэг түгээмэл шалтгаан бол энэ ковид юм шүү дээ. Та бүхэн анзаарсан бах ковидын халдвар аваад эдгэрсэн улсуудад сахарын өвчин маш элбэг тохиолдсон. Энэ бол нөгөө ковидын вирус чинь одоо нойр булчирхай гэмтээгээд нойр булчирхайг өрөвсүүлээд тэгээд тэрнээсээ болоод нойр булчирхай гэмтснээс болоод сахарын өвчин үүссэн байдаг. Тэгэхээр энэ бол ковидын дараа бол маш элбэгээр тохиолдсон ковидын хүндрэлүүдийн нэг гэж та бүхэн ойлгож байна. Тэгэхээр энэ ковид тусаад эдгэрсэн улсуудад сахарын өвчин шинээр үүссэн байдаг. За дараагийн бас нэг шалтгаан юу юм бэ гэхээр элдв янзын хортой эм бодис эдгэрүүд бол хүний нойр булчирхайг сүлжмээр одоо сонгомлоор гэмтээж идэг л да. Тэгэхээр
энэ ялангуяа сүүлийн үед манайха элдв янзын сүлжээний бүтээгдэхүүн элдв янзын юм их хэрэгжилж байгаа. Энэ маань буцаад нөгөө нэг нойр улчирхайгаа одоо гинтэж яадаг. Тэгээ түүнээсээ болоод ингээд архаг өргөсөлттэй болж яадаг. За маш түгээмэл маш нэг том шалтгаан бол энэ антибиотик гэдэг юм аа. Антибиотик бол бас хүний нойр улчирхайг маш их хүчтэй гэмтээдэг ийм айхтар юм л дээ. Ганцхан нойр улчирхайч биш. Антибиотик бол зарим илгийг гэмтээдэг, бөөрийг маш хүчтэй гэмтээдэг, нойр улчирхайч гэмтээдэг. Тийм учраас антибиотикийг болж өгвөл маш бага хэрэглэх ёстой. Харамсалтай нь манай Монгол улсад бүр их хавтгай антибиотик хэрэглэдэг ийм байдал харагдаж байна. Энэ бол буруу юм аа. За энэ манай орд ирсэн улсууд асуултаа биччихэж болно. Дээр нь энэ цааш нь бас олон хүнд буян болох тал дээр нь түгээгээд шеэрлээд өгөөрэй. Тийм ээ. За цааш нь. За бас энэ нойр улчирхайг түгээмлэр гэмтээдэг юм бол энэ гормоны эмчилгээ байдаг. Кортикостероидын төрлийн одоо гормоны эмчилгээ. Гормоны эмчилгээ бол маш олон өвчнөд бол хэрэгэлдэг. Маш сайн. Өргөслийг дарах бол биднээсээ маш гол зэвсэг болсон эмчилгээ. Гэхдээ яах нь вэ? Энэ эмчилгээг хийж байхдаа нойр улчирхай минь гайгүй юу гэж давхар хянаж ажиглаж явах хэрэгтэй. Тэрийг бас мартаж болохгүй. За дараа нь маш түгээмэл одоо нойр улчирхай гэмтээдэг юм бол зарим төрлийн одоо шээс хөөх эмчилгээ байгаа. Шээс хөөх эмчилгээ бол заримдаа нойр улчирхайг бас гэмтээдэг. Тэгэхээр энэ ялангуяа гидротиазидын бүлгийн нойр улчирхайн бишээ шээс хөөдөг эмнүүд бол нойр улчирхайг гэмтээдэг учраас энийг давхар бодож байгаарай гэж анхааруулж хэлмээр байна. За одоо манай монголчуудад одоо ерөөсөө хамгийн түгээмэл хамгийн их одоо нойр улчирхайгаа биднүүсийн гэмтэх дуртай шалтгаан бол өөх тосны хэд хэрэглээ. Өөх тосыг хэтгэхээр зэрэг цусан дотор триглицерид гэдэг одоо цусан дотор орж ирдэг өөх тос байж байна. Энэ өөх тос бол нойр улчирхайг бол маш их гэмтдэг. Ер нь манай монголчуудад одоо та бүхэн сайн мэддэг штэ энэ цагаан сараар болон дараа нь энэ наадмаар ерөөсөө нойр улчирхайны хурц болон архаг өрөвсөлттэй болоод ингээд дуусдаг. Тэгээ үүний гол шалтгаан маш их хэмжээний өөх тосыг бид нар наадмаар одоо хорхог хийж ийн гэдэг асар их хязгааргүй их өөх тос хэрэгэлдэг. Цагаан сараарч бас бууз энэ төр гээд одоо тавгийн одоо ууц идэж ийн гэж мах өөх тос маш их хэрэгэлдэг. Тэгээд араас нь арх тас уудаг. Тэгэхээр энэ арх өөх тос хоёр юм гэдэг юм бол хоёулаа одоо нойр улчирхайнд бол муу маш их хор хөнөөлтөй ийм хоёр хоол хүнс юм байна. Тэгэхээр энэ цагаан сараар за тэгээд энэ наадмаар иддэг биднүүсийн энэ арх өөх тос хоёр бол ерөөсөө үнэхээр нойр улчирхайн одоо юу шүү дээ? Дайсан юм шүү дээ. Тэрийг сайн ойлгоорой. За тэгээд дараа нь нойр улчирхай өвдөхөр зэрэг яаж өвддөг юм бэ гэдгийг манайхан сайн мэддэггүй. Ихэнх нь л одоо хаана байдгийг ч мэддэггүй шүү дээ. Одоо над дээр үзүүлж байгаа хүмүүсүүд нойр улчирхайгаа хаана өвдөхийг мэдэхгүй байгаа. Тэгэхээр би өөрөө та бүхэндээ болохоор зэрэг ер нь заагаад өгчий гэж бодож байна. Энэ хүний ингээд хөвлийн одоо ингээд байж байна тийм үү? Ингээд хөвлий байж байна. Яг энэ аймхаа энэ хөвлийн энэ гол хэсгээс зүүн гар тишээгээ өвдөд байх юм бол энэ бол голдуу нойр улчирхай байдаг. За бас нойр улчирхай өвдөлтийн бас нэг онцлог нь юу байдаг вэ гэхээр зэрэг ингээд ороож бас өвддөг. Ишээгээ ороож зүрхнийхээ доогуур ингэж ороож бас өвддөг. За тэгэхээр хоол ундтай маш их холбоотой өвддөг. Ялангуяа жоохон өөх тостой, жоохон хурцын мэдэнгүүт л ерөөсөө ишээгээ өвдөд эхэлдэг. Тэгэхээр бол энэ нойр улчирхай шүү гэдгийг анзаарч байх хэрэгтэй шүү. Манайхаа тийм ээ. За цус бол нөгөө тал руугаа өвдөх дуртай байдаг. Яг бол илэг маань голдуу энэ хаврууны одоо баруун гар талын хаврууны доор ингэ байрладаг. Яг тэрний дөнгөж доох нь унтсан маягтай цус маань байж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг цус маань ингэж өвдөн. За нойр улчирхай маань ингэж өвдөн. За тэгэхээр зэрэг хүмүүсүүд асууж орж ирдэг. Миний одоо аюулхайн одоо баруун тал руугаа ч өвдөх юм, зүүн тал руугаа ч өвдөх юм гэж. Энэ ямар учиртай вэ гэхээр түрүүн гарч ирсэн шүү дээ. Та лайвыг сонсч байсан хүмүүс анзаарсан байх. Цөсний өвчтөй хүмүүс нойр улчирхайтайгаа хамт өвдөх гээд байдаг юм а, зэрэг өвдөх гээд байдаг юм а гэж. Тэгэхээр зэрэг ийшээгээ цөс нь өвдөд, ийшээгээ нойр улчирхай нь өвдөд ахлаар зэрэг миний
Ийшээгээ ч өвдөд байна, ийшээгээ ч өвдөд байна. Заримдаа ээлжилж өвдөд байна, заримдаа хамтдаа зэрэг өвдөд байна гэж ярьдаг нь ийм учиртай байх нь шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ нойр улчирхай цөсний өвчин болвол амжилж болно. Тэгвэл тамины хоол ундны дэглэмтэй маш уялдаа холбоотой ийм өвчин шүү. Ялангуяа өөх тос архины хэрэглээтэй бол маш их уялдаа холбоотой өвчин шүү. Тийм учраас монголчуудад маш түгээмэл байдаг. За бараг л нойр улчирхай нь өвддөггүй хүн байдгийм уу да гэж бодогдмоор их олон хүн өвддөг. Гэхдээ ихэнх хүмүүсүүд нь яг нойр улчирхай гэж яг тухайлан оноод чадахгүй л өвдөл яваад байдаг. За үүний гол шалтгаан нь өөх тосны дэндүү их хэрэглээ гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр би энэ монголчуудын идж байгаа хоол хүнсийг ингээ ажиглаад идэх юм. Тэгэхээр үнэхээр манай монголчууд өөх тосны хэрэглээ бол дэлхийд их өндөрт орж магадгүй юм биш. Яг л биднээсийн үндсэндээ иддэг хоол унд чинь мах, өөх, тэгээд цагаан эдээ байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр цагаан эдээн дотор маш их өөх агуулгаддаг. Тэгээ махан дотор маш их өөх агуулгаддаг. Тэгээд дараа нь бид нар чинь ингээд цагаан эдээнээс гадна ингээд нөгөө нэг сүү цагаан эдээний гаралтай бусад бүтээгдэхүүнүүд бас их байна шүү дээ. Жишээлбэл маасл байна, элдв янзын тоснууд, маргарин байна. За тэгээд дээр нь транс тос маш их хэрэгжилж байна. За тэгээд дээр нь болохоор зэрэг энэ элдв янзын майнууд гэх мэтчлэн бүтээгдэхүүн дотор маш их өөх тоснууд хийцэн байж байгаа. Тэгээ ингээд бүтцийг хараад байхад бараг л тал нь өөх байгаад байгаа шүү манай монголчууд. Тал нь өөх тос идэж байгаа шүү. Идэж байгаа хоол ундны. Тэгэхээр энэ өөх тосны хэрэглээг аль хар жоохон хязгаарлаад энэ хурц ялангуяа шарсан хуурсны дараах өөх тос гэдэг бол маш хурц байдаг юм аа. За энэ ороод ирсэн улсууд маань цааш нь түгээгээд өгөөрэй. Их олон улсууд ирсэн байна. Их эрүүл мэндийн чухал юм ярьж байгаа учраас түгээгээд өгөөрэй гэж хэлмээр байна. За шарсан хуурсан юм бол өөх тос бол маш их гэмтээдэг ийм учиртай юм аа. За тэгээд энэ бүгдээрээ энэ юуны нойр улчирхайн өвчний оншилгоог ярьчих. Би бол бараг л оншилгоог давхар яриад байна. За энэ нойр улчирхайн өвчний нэг онцлог нь юу вэ гэхээр зэрэг цусны биохимийн шинжилгээгээр маш муу илэрдэг. Тэгэхээр манай эмч нар нойр улчирхайн шинжилгээ зүгээр ингээ явуулаад идэг байхгүй юу да. Тэр бол буруу юм байна. Ягаад гэвэл энэ биохимдэр энэ нойр улчирхайг оншилдог амилаз, липаз гэдэг хоёр шинжилгээ байдаг. Тэр хоёр шинжилгээ бол нойр улчирхайн архаг өрөвслийг онцлох мэдрэг чанар маш багатай. Өөрөөр хэлбэл мэдрэхгүй байж магадгүй гэсэн үг байхгүй. Шинжилгээгээр илэрхгүй байж магадгүй гэсэн үг. Тэгэхээр шинжилгээнд орж байгаа улсууд шинжилгээгээр хэвийн гараад байгаа нойр улчирхайн өрөвсөлтэй хүмүүсүүд юм байна шүү дээ. 10-аас 40% нь илэрдэг. Бусд нь шинжилгээгээр илэрхгүй өвдөлт завиураар бол илрээд идэг. Ойлгож байна тийм ээ. Тэгэхээр зэрэг бид нар иймэрхүү улсуудыг яаж барьж авч эмчлэх ёстой вэ гэхээр зэрэг хаана өвдөж байгаа юм? Ямар үед өвдөж байгаа юм? Өвдөж байгаа байршил нь юу байна гэж олж авна уу гэхээс биш цусны шинжилгээгээр бол найдалт байхгүй шүү дээ. 10-аас 40% гэдэг бол дэндүү бага тоо юм байгаа юм аа. Тийм учраас та бүхэн хэрв нойр улчирхайн өрөвсөлтэй гэж бодож байвал хаана өвдөж байна гэдгээ эмчтэй хэлээд ямар хоол унд идэхээр өвдөд байгаа юм гэдгээ эмчтэй сайн яриад өгвөл маш сайн онцлогдсон шүү гэдгийг онцолж хэлмээр байна. За тэгээд цааш нь нойр улчирхайн энэ өвчний эмчилгээг нэг яриадах юм. За хурц өрөвсөл бол маш аюултай өвчин гэж явдаг юм. Нойр улчирхайн хурц өрөвсөл бол амь насанд аюултай өвчин гэж явдаг. Нас баралт өндөртэй ийм амар өвчин шүү дээ. За тэгэхээр нойр улчирхайн эмчилгээ бол голдуу тийм аргацсан, өрөвслийг намжаасан, аль болохоор зэрэг даамжруулахгүй төлөө ийм эмчилгээнүүд голдуу байдаг. За тэгээд нойр улчирхайн үйл ажиллагааг орлуулсан маягтай ийм эмчилгээд голдуу байдаг юм л да. Тэгэхээр энэ хурц өрөвслийн үед бол шингэн хийдэг, хоолны дэглэмийг маш хатуу барьдаг. Зарим тохиолдолд энэ хоолыг хоригддаг шүү дээ бүр. Яг бол энэ нойр улчирхай маань өөрөө энэ хоол боловсруулах юм эргэтэн учраас өөрөөсөө энэ хоол ундыг хайлуулдаг юм бодисуудыг ялгаруулж идэг. Тэднээсээ бид нар фермент гэж нэрлэдэг байдаг шүү дээ. Энэ бодисуудыг ялгаруулад идэг. Байнга ялгаруулж идэг. Гэтэл нойр улчирхайн хурц өрөвслийн үед бол энэ
ялгаруулж байгаа бодисондоо нойр булчирхай маань өөрөө хордоод өөрийгөө хайлуулад эхэлдэг шүү дээ. Тэгэхээр л хамгийн аюултай одоо нойр булчирхайн өрөвсөл болж эхэлдэг. За ахаг өрөвсөл бол бас харьцангуй одоо гайгүй бас эмчлээд байж болдог. Тэгээ хүний хоолны дэглэмээс маш их зүйл хамаардаг ийм одоо өвчин юм аа. Хоолны дэглэм асар чухал ийм өвчин юм аа. Тэгэхээр энэ дээр бас онцгой анхаараарай. Тэгээ биднүүсийн хийдэг эмчилгээ бол нойр булчирхай дээр бол мэдээж хэрэг шингэн хийн. За тэгээд энэ нойр булчирхайнаас ялгаруулж байгаа ферментийг гаднаас нь нөхөж өгнө. Тийм ээ? Өвчнийг намжаах эмчилгээ хийн. За тэгээд нэг нэмж хэлэхэд энэ уламжилт ангаах ухаан энэ нойр булчирхайны архаг өрөвсөлд маш сайн шүү дээ. За тэгээд энэ уламжилт ангаах ухаанд маш сайн тийм ардын юмнууд бас байдаг. Би ч одоо бас уламжилт ангаах ухаанаар бас олон жил ноцолж байгаа хүний хувьд бол хэлмээр байна. Энэ нойр булчирхайн өвчнийг бол ерөөсөө ардын эмчилгээ, Европ эмчилгээ хосолж эмчилж болно. Эсвэл дан одоо ардын эмчилгээгээр эмчилж болно. Эсвэл Европоор ч бас дангаар нь эмчилж болно. Гэхдээ ардын эмчилгээ бол асар үр дүнтэй шүү гэдгийг бас би онцолж хэлмээр байна шүү та бүхэнд. За тэгээд өөр ямар за бас цөсний гаралтай нойр булчирхайны өвчнийг бол цөстэй нь хамт эмчлэхгүй болдгоо шүү. Энэ хоёр чинь дундаа бас нэгдсэн сувагтай байдаг учраас ялангуяа цөсний халдварууд, за цөсний чулууны гаралтай бөглөрлүүд, өрөвслүүд бол ингээд нойр булчирхайтайгаа ингээд хамтдаа ингээд шилжиж ингээд өрөвсөд идэг ийм талтай. Тийм учраас энэ талаас нь бас онцолж яах хэрэгтэй. За нойр булчирхайн өвчний одоо хүндрэлүүд бол маш аюултай байдаг л да. Ялангуяа нойр булчирхай муудаад дутагдлалд ороод гэмтээд эхлэх юм бол сахарын өвчин үүсэх аюултай. Гэтэл сахарын өвчин гэдэг чинь бол эдгэрэлт муутай, бараг л эдгэрдэггүй шахуу ийм аюултай өвчин. Хоолны дэглэм маш чухал. Гэхдээ инсулин гэдэг имийг ялгаруулагч цорын ганц эргэтэн бол нойр булчирхай учраас хэрв нойр булчирхай үнэхээр эргэлт буцалтгүй гэмтэх юм бол сахарын өвчин бол одоо маш аюултай төвшөнд хүрдэг юм аюултай. За асуултууд байвал асуугаад хариулаад явчих. Гол ярих юмнуудаа бол ярьлаа гэж бодож байна тийм. За нойр булчирхай. За түгээгээд өгөөрэй. Манай энэ ороод ирсэн улсууд сайхан хүнд хэрэгтэй мэдээллийг түгээгээд өгөөрэй. За асуултанд нь хариулъя. Нойр булчирхай өглөлттэй гэсэн яах вэ гэнэ. Нойр булчирхай өөгчлөлттэй. За нойр булчирхай өөгчлөлтийн цаана юу байна вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Голдуу архаг өрөвсөл нойр булчирхайн одоо өөгчлөлт юм шиг цайралт маягаар эхо дээр харагддаг архаг өрөвсөл байж магадгүй. Заримдаа одоо баг зэргийн шохоожилт байдаг. Шохоожилтууд ихтэй жоохон аюултай гэж явагддаг шүү дээ. Нойр булчирхайн шохоожилтууд бол цаана архаг өрөвслийн шалтгаан байж байдаг. Үгүй архаг өрөвслийн нэг шинж тэмдэг байж байдаг. Тийм учраас нойр булчирхайн цайралтай усуд үнэхээр өрөвсөлтэй байна уу? Хоолны шингэц хэвийн байна уу? Өвдөлт өгж гинүү гэдгийг анзаарч яваарай. Хэрэв өвдөлт өгөөд ямар нэгэн хоол ундны шингэлтэнд нөлөөлж ивэл хүрээд ирээрээ эмчлээд ингээд явхад бүрэн боломжтой ийм өвчин байгаа. Мэдээж хэрэг одоо архаг өвчин учраас нэлээд урт хугацааны эмчилгээ шаардлагатай байх гэж бодож байна. Цагаан эдэм үү юу? Цагаан эдээ юу? Цагаан эдээ шингээж чадчихвал асуудал байхгүй. Гэтэл маш олон одоо хүмүүсүүд бол цагаан эдээг шингээж чаддаггүй. Заримдаа цагаан эдэний харшилтай хүмүүс байдаг. Цагаан эдээ зөгтөггүй. Өөрөөр хэлбэл цагаан эдээн дотор ч одоо лактулоз гэдэг тийм ээ одоо юуг галактоз энэ төр гэдэг ер нь бол энэ юуны цагаан эдээн дотор байдаг өвөрмөц ийм сахарны төрлийн юмнууд байдаг шүү дээ. Эдгээрийг бас задлж чаддаг хүн байна, задлж чаддаггүй хүн байна. Тэгэхээр зэрэг задлж чадах уугүй юу гэдгээс шалтгаалаад хүн болгон өөрийн өвөрмөц шинж чанартай байдаг. Задлж чаддаг хүмүүсүүд бол төвөггүй цагаан эдээг шингээгээд байж чаддаг. Чаддаггүй нь бол одоо хичнээн одоо цагаан эдээ идээд бол гидсэн цардаагаад хоолн шингэж өгөхгүй хэвлийн цардаагаад ингэж идэг. За 9 настай хүүмэн архаг нойр булчирхай гэсэн онцтой танд хүүхдээ үзүүл зөвлөгөө авч болох уу болно хүрээдэж болно гэж хэлэхэд болж байна. За өөр ямар асуулт байна? За тодорхой асуулт
Байхгүй бол энэ удаагийнхаа За байна. за асуулт орж ирж байна гинэ. За. За ороод ирсэн усууд маань түгээгээд өгөөрэй. Маш олон хүмүүс үзэж байна. Юу согтуруу тундаа өөх тус хэрэгэлдэг вэ гэсэн гэнэ нойр улчрахаа өгдөг. Энэ шалтгаан нь юу вэ? За. Согтууруулах ундааны гаралтай нойр улчирхаан өрөвсөл асуусан байна. За энэ бол ойлгомжтой. За нойр арх гэдэг бол өөрөө нойр улчирхааг гэмтээдэг ийм аюултай. Тэрнээс гадна арх бол альва хүний биед байгаа уургийг одоо уургийн бүтцийг алдагдуулдаг. Уургийг одоо юу яадаг юм да фиксашн гэж болдیں۔ Одоо ингээд бүтцийг нь ингээд хатууруулцдаг. Тэгэхээр зэрэг энэ нойр улчирхаанаас чинь маш олон ийм уургийг задалдаг ферментүүд ялгарч идэг. Эдгээр ферментүүдийн үйл ажиллагааг арх бол ферментүүдийг бас гэмтээдэг байхгүй. Ямар ч уургийг гэмтэн. Гэхдээ ферментүүд чинь хоолыг шингээх ёстой уургууд байхгүй юу да. Тэрийг арх өөрөө гэмтээгээд хайчдаг учраас арх бол үнэхээр нойр улчирхаанд бол үнэхээр муу одоо үр дагавартай шүү гэж хэлмээр байна. Алимны цуу нойр улчрахад сайн гэх юм аа. Сар ууж гинэ зүг үү. За, алимны цуу байна уу? Одоо янз бүрийн умыг сургаар бол айхтар хэрэглээд бол хэрэггүй. За, ер нь нойр улчирхаан үйл ажиллагааг дэмжих гэх юм бол тэрийг тусгайлан дэмждэг тийм фермент агуулсан янз бүрийн эмнүүд байж байгаа. Тэдгээрүүдийг бол одоо мэрэгжлийн эмчээс аваад хэрэглэж болно. Түүнээс ч одоо сургаар ийм юм сайн, тийм юм сайн гэж хамаагүй ууж одоо улам гэмтээ үзээ. Ер нь хурц юмнууд бас л нойр улчирхаанд их муу шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Юу 3 дахь өдөр ойд үзэж болох уу гинэ. 3 дахь өдөр би энэ нэг номны нээлтийн арга хэмжээтэй би бас нэг ном бичээд байгаа. За тэр номныхаа нээлтийг 3 дахь өдөр хийх гэж байгаа учраас 3 дахь өдөр хараахан хүн үзэж амжихгүй байхаа л гэж одоо бодож байна да. За. Пи буухаар яг ходоодны хавьд 5 минут өвдөд болчих юм аа. За тэр үнэхээр ходоод уу. За пи буухаар ходоодн дээр өвдөд байна гэж яриад байна л да. За энийг бол бас ялгаж салах хэрэгтэй. Ягаад бол ходоод нойр улчирхаа хоёр өвдөх байршлын үед хаяа давхцдаг. Ходоод маань бас ингэсгийгээд ерөнхийдөө нэг жоохон хэвлийнхаа энэ зүүн тал руугаа жоохон илүү давмгаалж ингэж оршдог шүү дээ. Ингэж оршдог. Тэгэхээр нойр улчирхаа бас яг ингэж оршиж байгаа юм л да. Тэгэхээр зарим тохиолдолд бол яг адилхан байршил дээр өвдөн. Тийм учраас ялахад жоохон хэцүү шүү. Тийм учраас одоо дурангаар бол ходоод өвдсөн байна уу гэдгийг ялгаж болох байх. За нойр улчирхаа мөн үү биш үү гэдгийг бол мэрэгжлийн эмчид хандаж ялгаарай. Ер нь бол арх дарсны хэрэглээ бол ходоодыг ч цочроодог, нойр улчирхааг ч цочроодог шүү. Тийм учраас ялахад жоохон яривхтай шинжилгээ хийгээд үзнэ. Тэгэхээр түрүүн би хэлсэн шүү дээ. Шинжилгээгээр нойр улчирхаан өрөвслийг бас 100% одоо тогтоож ялгаж чадахгүй байж бас магадгүй гэдгийг ойлгосон шүү дээ, тийм ээ. За, нойр улчирхаан эмчилгээнд гордокс хэр нөлөөтэй вэ гинэ. За, гордокс гэдэг бол мөн нойр улчирхаан одоо өрөвсөлд их сайн гэж явагддаг ийм тариа байж байгаа. Гордокс дотор агуулгаддаг гол бодис нь бол апротеин шүү дээ. Апротеин гэдэг бол протеаз ингибитор гэдэг төрлийн одоо бодис. Энэ ямар учиртай бодис юм бэ гэхээр зэрэг тэр ферментийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа. Өөрөөр хэлбэл нойр улчирхаанаас протеаз гэдэг уургийг задалдаг фермент ялгардаг юм. За тэр фермент хэтэрхий их хүчтэй одоо нөлөөлөд нойр улчирхааг өөрийг нь хайлуулчих гэдэг ийм фермент. Тэгэхээр тэр протеазыг жоохон саармагжуулахгүй бол хэтэрхий хүчтэй ажиллах юм бол чиний хоол ундыг хайлуулахаас гадна нойр улчирхааг өөрийг нь хайлуулчих гэдэг байхгүй юу да. Тийм учраас тэр апротеин гэдэг одоо бодис гордоксоор ч гэдэг юм уу эсвэл бол сүүлийн үед гарч ирээд байгаа камостат гэдэг эмнүүд байж байгаа. Эднэр бол нойр улчирхаан хэтэрхий хүчтэй ажиллаад байгаа тэр протеаз гэдэг ферментүүдийг зогсоох зорилготой ийм эмнүүд байж байгаа маа. Тийм учраас харин эсэргээрээ тэр эмнүүдийг хэрэглэх юм бол хоолны шингэц жоохон удаашрж магадгүй. Нойр улчирхаанд бол бас сайн нөлөө үзүүлнэ гэж ойлгох. Борцтой хоол идэхээр зүүн тал руу өвдөд байна. За борцтой хоол идэхээр зүүн тал руу өвдөж байна. За наадах чинь бол одоо үнэхээр нойр улчирхай мөн баха. Яг бол ингээд хошчихсан, удчихсан өөхтөөс бол нойр улчирхайг бол онцгойлон өвдөхтэй бүр гаргуун байдаг.
Яагаад гэвэл энэ хошчихсон, удчихсан, хорц болчихсон өөх тоснууд бол нойр улчирхаанд их муу байдаг юм аа. Тийм учраас тиймэрхүү нойр улчирхаан өвддөг бол болж игэл тийм борцны өөх ч юм уу эсвэл шарсан хуурсан өөхийг хэрэглэх нь ялангуяа хийцтэй цайнд хэрэгэлдэг тэр хийцэрсэн өөх тос бол нойр улчирхааг онцгойлон өвдөгдөг шүү ард түмэн минь ээ. Ингэж хэлмээр байна. Нойр улчирхай томордгүй. За, ороод ирсэн уусууд маа сайхан түгээгээд өгөөрэй. Маш чухал юм ярьж байна шүү. За, Нойр улчирхай томордгүй. нойр улчирхай томордоггүй. За, нойр улчирхай томорч болно, жижигэрч болно, тийм ээ. Өргөслийн үед томроод байж чадсан сүүлдээ өргөсөл нь намжаад эхлэхээр зэрэг жижигэрч болно. Ер нь томроод байна гэдэг нэг сайн зүйл биш байдаг л да. Голдуу альва эргэтэн гимтээд хавгнаад эхлэхээр зэрэг өргөсөл явагдаад хавгнаад эхлэхээр зэрэг л томроод идэгин. Тэ? За тэгээд дараа нь өргөсөл нь эдгрээд одоо сорвжоод эхлэхээр жижигрээд эхэлдэг. Ийм л учиртай юм байна. Тэгэхээр хэд томрох муу, хэд жижигрэх бас муу гэж ойлгох ёстой шүү. Миний нойр улчирхай маш их нэнгэрсэн байна гэсэн. Малын сэмж шиг болсон байна гэсэн. Энэ За энэ томорсон уу, жижигэрсэн үү гэхээсээ илүү нойр улчирхай маань өөрөө үйл ажиллагаа нь хэвийн явагдаж гин үү? Доторх бүтцийн юмнууд нь хэвийн байна уу? Сувг мөг нь бөгдрөөгүй байна уу гэдэг нь илүү чухал болохоос биш одоо томорсон жижигэрсэн гэдээ бүр их айхтар ач холбогдол өгөөд хэрэггүй. Элэг цөсний хувьд ч гэсэн адилхан шүү дээ. Төрөлхийн жижигхэн цөстэй хүн байна, төрөлхийн том цөстэй хүн байна, төрөлхийн том элэгтэй хүн байна, төрөлхийн том жижиг элэгтэй ч хүн байна. Тэгэхээр зэрэг тэр хэлбэр гэхээсээ илүү үйл ажиллагаа илүү чухал байдаг юм аа гэж хэлмээр байна. за нойр улчирхайг эхогоор оншилж болох уу? Ер нь хэдэн байж авдаг вэ? За ер нь бол нойр улчирхай бол эхо дээр бол хангалттай харагдана. Гэхдээ тэр хүн тарган байна уу, туранхай байна уу гэдгээс их шалтгаална. Их тарган хүний их бол эхо дээр харагдахтаа жоохон тааруу шүү. 3-ны 1 нь юм уу 4-ны 1 нь за хаяа бол тал нь юм уу харагддаг. Туранхай хүн дээр бол барыг бүтнээрээ шахуу харагддаг. Гэхдээ тарган хүнийг бол бас аятайхан нааш цааш нь хөдлөж жагаад наашаа цаашаа харуулж жагаад амьсгалыг нь зөв удирдах жагаад тэр хүний одоо нойр улчирхайг их хичээл зүтгэл гаргаж байгаа бүтнээр нь харж бас болно. Гэхдээ нойр улчирхай тарган хүн дээр харагдахтаа тааруу гэдэг нь бол ойлгомжтой шүү гэж хэлмээр байна. За гидс их дүүрэх юм аа. Энэ нойр улчирхай мөн үү? За гэдэс их дүүрэх нь одоо хэд хэдэн шалтгаантай. Ходоод өөрөө байж болно. Нойр улчирхай байж болно. Гэдэс байж болно. Бүдүүн гэдэсч байж болно. Энэ дөрвөлээ байж болно. Зарим нэг нь хавсарсан байж болно. Нойр улчирхай гэдэстэйгээ хавсарсан байж болно. Нойр улчирхай цөстэй хавсарсан байж болно. Нойр улчирхай ходоодтой хавсарсан байж болно. Эсвэл ходоод бүдүүн нарийн гэдэс хавсарсан байж болно. Тэгэхээр аль нь алинтайгаа хавсарсан бэ гэдгийг тогтоож эмчлэх нь чухал шүү гэж онцолж хэлмээр байна. За хагалгаагаар нойр улчирхайныхаа талыг авахулж болох уу гэнэ? За хагалгаагаар бол нойр улчирхайн талыг бол авахулж болно. За энийг бол виплийн хаалгаа гэж нэрлэдэг. Ялангуяа нойр улчирхайн хорт хавдрын үед нойр улчирхайн зарим хэсгийг авч одоо хавдартай хэсгийг нь авчхайх шаардлага гардаг шүү дээ. Энийг бол элэг цус нойр улчирхайн одоо метастазын эмчнэр маш хийдэг. Хамгийн бас амаргүй тийм хэцүү хагалгаануудын нэг гэж яригддаг ийм учиртай хагалгаа байгаамаа. За ингээд ерөнхийдөө өнөөдөр гол ярих юмаа яриад дууслаа. Оролцсонд баярлалаа. Та бүхэн цааш нь түгээгээд өгөөрэй. Улам олон хүн ингэж эрүүл мэндийн чухал мэдээллийг сонсч байгаад талархж байна. Шеэрлсэнд баярлалаа. Ямар тан байд юм бол гинэ. За тангуудыг хамаагүй ярьж болдгоо маа. Тэгэхээр яадаг юм бэ гэхээр зэрэг хүмүүсүүд иймч тан сайн гэд ерөөсөө эмчийн зөвлөгөөгүйгээр ямар ч оншоо тогтоохгүйгээр тэр танг аваад л ерөөсөө худалдаж аваад уугаад эхэлдэг. Тэгэхээр яг энэ имийг хэрэгэлдэг гэж юм уу, энэ им сайн гэж ярих юм бол манайхан буруу хэрэглээд маш буруу хэрэглээд дураараа ингээл имийн сангаас аваад замбраагүй хэрэглээд тэгээ тэрнээсээ болоод хордлогонд орчоод байдаг шүү. Тийм учраас ингэж дураараа хэрэглэх нь буруу шүү гэдгийг л хэлмээр байна да. За их баярлалаа. Юу ингэнэ? Адууны живэр гэдэг юмыг тантай болоод өгөөд байх юм аа. Үр дүн ямар вэ? За тэрийг бол би онцгойлон өөрөө хэрэгжилж үзээгүй болохоор одоо хэлж чадахгүй байна. Хамаагүй янз бүрийн сургаар эмчилдэг юмнуудыг бол би дургүй. Ямар ч нотлогоогүй юмд би дургүй. За баярлалаа та бүхэнд. За